Сайн мэцгэн хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ сэдвт хичээл орноо. Хичээлийн маань зорилго болзошгүй аюул ослоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар зөв төсөөлөлтэй болох. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дараах бичлэгийг анхааралтай үзээрэй. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх. Замын хөдөлгөөний дүрмийг хүмүүс өдөр тутмын амьдралдаа мөрдөж хэвших ёстой ба энэ нь өөрсдийн аюулгүй байдлыг хангадаг гэдгийг хүмүүс тэр бүр ойлгож ухамсарладаггүй. Хүүхдүүд замын хөдөлгөөний наад захын дүрм журмыг мэддэг хэрнээ тухайн агшинд анхаарал сарних болгоомжгүй байдлаасаа болж осолд өртсөөр байна. Зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдлын 54% нь 0-оос 14 хүртэлх насны хүүхдүүд байна. Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн голлох шалтгаанууд. Зам дээр болон замын ойр тоглох. Замын хөдөлгөөний дүрм мэддэггүй, зарим мэддэг нэг нь болгоомжгүй байдлаас зөрчих. Харгалзах хөнгүүгээр замын хөдөлгөөнд анхааралгүй оролцох. Дүрмээ баримтлаагүй болон цогтуу жолоочийн буруугаас. Ундаг дугуй болон дугуй тишүүрээр замын хөдөлгөөнд оролцох. Замын хөдөлгөөнд оролцох үед бага насны хүүхдийг гараас нь хөдөлж явах хэрэгтэй. Автобуснаас буугаад автобусны урдуур гарч болохгүй. Гэрлэн дөхөө байхгүй газар бол автобусны араар тойроод хөдөлгөөн чөлөөтэй болсон үед зам хөндлөн гарна. Тээврийн хэрэгслээр зорчихдоо зориултын суудлах хамгаалах бүс хэрэглээгүйгээс бага насны хүүхдийг урд суудлд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Та хүүхэдтэй хайртай бол арын суудлд хамгаалтын бүс зүүлгэн суулгах хэрэгтэй. Бага насны хүүхдийг зориултын суудлд суулган хамгаалах бүсийг байнга хэрэглээрэй. Хүүхдүүд замын хөдөлгөөний наад захын дүрм журмыг мэддэг хэрнээ тухайн агшинд анхаарал сарних болгоомжгүй байдлаасаа болж осолд өртсөөр байна. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье. За бичлэгээ анхааралтай үзсэн хүүхдүүдээ болзошгүй аюулаас өөрийгөө урьдчилан сэргийлэхэд юу гарч байна? Багшийн зүгээс зам тээврийн ослыг чухалчлан авч үзлээ. Зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үзсэн бичлэгээсээ дэвтэртээ жигсаан бичээрэй. За хүүхдүүдээ зургийг ажиглаарай. За аль хүүхдийн хийж байгаа үйлдэл зөв бэ? Аль хүүхдийн хийж байгаа үйлдэл буруу вэ? За зөв бол яагаад? Буруу бол яагаад? За 1-р номерын номерын хүүг харъя. За үйлдэл нь зөв үү буруу юу? За зөв байна. Яагаад зөв бэ хүүхдүүдээ? За ногоон гэрэл болон явгууны гарцаар гарч ийн тийм үү? Тийм учраас зөв байна. 2 номертэй 2 охины үйлдэлийг ажиглаарай хүүхдүүдээ. За зөв үү буруу юу? За буруу ахна. Яагаад буруу бол? За тэгвэл улаан гэрлээр зам хөндлөн гарч ийн. Зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо улаан гэрлээр зам хөндлөн гарч болохгүй ахна тийм үү? За тийм учраас буруу ахнаа. За 3-р охины үйлдэлийг ажиглая. За зөв үү буруу юу хүүхдүүдээ? За зөв бахна. Яагаад зөв бэ? Явгууны гарц ногоон гэрлээр гарч байгаа учраас үйлдэл нь зөв байх нэ. Замын хөдөлгөөнд автомашинаар аюул асуулгүй зорчиход юуг анхаарах хэрэгтэй вэ? Дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай.
тохирсон суудлын бүсийг зөв хэрэглэх. Машины арын суудалд суух. Машинаас бууз суухдаа суудлын даруулга бүс заавал хэрэглэх. Жолоочийн анхаарлыг сарниулахгүй байх. Цонхоор толгоогоо гаргахгүй байх. Зогсоолд машин тавих буух үед насанд хүрэгчдийн зааврыг биелүүлэх хэрэгтэй байх нь шүү хүүхдүүдээ. За дээр дурдсан зөвлөмжүүдийг амьдралдаа хэвшил болгон хэрэглээрээ. Бусдад бас анхааруулах хэрэгтэй шүү хүүхдүүдээ. Үүнээс гадна зам тээврийн ослоос өөр аюул осол байдаг юм бол хүүхдүүдээ та нар хэр мэдэх вэ? Дээрх асуултын хариултыг олохын тулд бүгдээрээ дараах бичлэгийг үзэж сонирхцгаая. Тэр нэг өдөр манай хотод маш их бороо орлоо. Тэгтэл усны түвшин дээшилж үер боллоо. Аврагч Мазаалаа бид хоёр бусдад тусламж үзүүлэхээр өндөрлөг газар зогсож байв. Тэрийг хараач, тэнд нэг нохой хөвж явна. Тийм байна. Нохойд одоохон туслая. Бяцхан нохой минь тэсээрээ бид одоохон чамайг аварлаа. Бид бяцхан нохойг үерийн аюулаас аварч чадлаа. Түүнийг Сониучхан гэж нэрлэв. Үүнээс хойш бид хоёр үнэнч найзууд болсон юм. Сониучхан, энэ бол чиний үүр. Үерийн аюул хоромхон зур бий болдгийг бид мэдэж авлаа. Ингээд аврагч Мазаалаа юу хийх ёстойг хэлж өгөв. Хэрэг үер болвол өндөрлөг газар нэн даруй оч. Үерийн усыг гаталж болохгүй шүү. Заавал хүлээх хэрэгтэй. Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд үерт өртөмтгий газар гэр байшингаа барьж болохгүй шүү. Энд нэг байна. Энд ч бас нэг байна. Сайн байна хүүхдүүдээ. Манай сониучхан ч бас нэгийг олж. Аймад ямар ч хоггүй боллоо шүү. Энэ хог айдаг хүмүүсийг дээ. Мазаалаа, тэнд гал гарч байна. Түүнийг газар ахвасан юм унтаахгүй болохгүй шүү. За. Бид арай хийж түүмрийг унтаав. Ингээд аврагч Мазаалаа бидэнд түүмрийн үеэр хийх ёстойг хийгч өгсөн юм. Ой хийрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа асаасан галаа заавал бүрэн гүйцэд унтрааж байгаарай. Цогтой хүнс нурмаа битүү тагтаас авд хийх хэрэгтэй. Мөн тамхи, шүдэнсний галыг эл задгаа хайж болохгүй шүү. Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй. Ой хийрийн бүс малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байгаарай. Бичлэгээ үзээд асуултныхаа хариултыг олж авсан гэдэгт багш нь итгэлтэй байна. За зургийг ажиглаад хамтдаа ярилцгаая. За нэгдүгээр зурганд маань үер ослын аюултай байдлыг харуулсан байна тийм үү хүүхдүүдээ? За хоёрдугаар зурганд маань зуд зурхны аюултай байдлыг харуулсан байна. За 3 дугаар зурганд маань гал төмрийн аюултай байдлыг харуулсан байна тийм ээ. За 4 дугаар зурган дээр маань аян цахилгааны аюул ослыг харуулж өгсөн байна. За тэгвэл хүүхдүүдээ аюул гэж яг юу юм болоо? За бүгдээрээ уншицгаая. Аимшиг зовлон учруулж болох хор хөнөөл болгоомжлбол зохих зүйлс байх нь аюул гэж. Осол гэж юу вэ? Анхаарал болгоомжгүйгээс болж өөрийгөө болон бусдыг хохироосон алдаа ахна. Зам тээврийн осол нь хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүддэг бол аян цахилгаан, гал төмөр, үер усан байгалийн хүчин зүйлээс хамаардаг байна. Эдгээр байгалийн хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдээ цаг уурын болон онцгой байдлын албанаас
та нарын амьдарч буй газар нутагт үерийн болон байгалийн бусад гамшиг тохиолдож болзошгүй талаар сэрэмжлүүлэх мэдээлэл өгдөгөө. Аюул ослоос өөрийгөө болон найз нөхдөө хэрхэн хамгаалах вэ? Доорх 3 зургийг ажиглан гэр бүлийнхэнтэйгээ эрх зүүлэн бодож ярилцаарай хүүхдүүдээ. Зургийг ажиглаад аюул ослоос хэрхэн сэргийлэх талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан гэдэгт багш нь итгэлтэй байна. Одоо бүгдээрээ Мишель, Можох, Бонго нарын зөвлөмжтэй танилцъя. Мишель зөвлөж байна. Халуун тоогоо буцалсан ус, халаагуур, зуух, пишин, машин, мотоциклийн янданд хүрэхээ сэргийлэх. Дүү нараа ширээний бүтээлгээс татаж халуун шингэнд түлэгдэхээс сэргийлээрэй. Бүх төрлийн цахилгааны залгуураар оролдож болохгүй шүү. Можох зөвлөж байна. Зам хөндлөн гарахдаа гарцаар том хүнтэй хөтлөлцөн гараарай. Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсээ заавал зүүж хэвших хэрэгтэй шүү. Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас чихвчний хөгжим сонсож болохгүй. Машины цонхоор гараа эсвэл толгоогоо гаргаж огт болохгүй. За Бонго зөвлөж байна. Гал унтраах албаны утасны дугаарыг мэддэг болоорой. Шүдэнц болон гал асаах хэрэгслээр тоглож болохгүй шүү. Өнөөдрийн хичээлээр аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдэж авлаа. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл, найз нөхдөдөө үргэлжлүүлэн ярилцаарай. За гэрийн даалгаварт Бонго, Мишель, Можох нарын зөвлөмжийг чи хэнд сануулж хэлмээр байна вэ? Сануулж хэлэх зүйлээ төлөвлөн тэмдэгтэртээ бичиж тэмдэглээрэй хүүхдүүдээ.